За сайн байцгаана үзэгчтэй. Ингээд Kingston podcast-ийн ээлж дугаар эхлээд болмосон байна. Өнөөдрийн манай дугаарт нэлээд мүлжүүртэй хүн оролцохоор ирсэн байгаа. Тэгээ Солонгосын All FC албаны авраг, Хятадын Үүлийн лон холбооны кикбоксing авраг, Монголын 999 цаг холбооны холимогтлооны авраг, олон улсын хэмжээний мастер. Одоо Монголын мотой холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Баатарчлалны ганц тогтохоор цаар ирсэн байна. За энэ өдрийн мэнд төргий. За баярлалаа. Подкастт орж оролцуулж байгаа найздаа баярлалаа. За өнөөдрийн бид хоёрын ярилцлага бол ерөнхийдөө нэлийн тулааны спортыг бас нэлийн дэлгэрэнгүй ярилцъя гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. За ярилцлага хууль Монголын мотой холбооноос эхлэе гэж бодож байна. Одоо мотой холбооны цаашдын зорилго бас ойрхондоо гарсан амжилтууд юу байгаа? За ойрхон гарсан амжилтууд гэвэл сая 9 сарын 10-наас 20-ны хооронд Абу Дабид болсон өсвөрийн дэлхийн аваргаас нэг алтны хүрэл авсан байгаа. Тэгээд дараагийн тэмцээнүүд гэвэл одоо Бахрейнд болох залуучуудын Азийн наадамд 5 хүүхэд явах гэж байна. Хоёр тасгалж жуулагчтай одоо хоёр дахь төтөл. Ганцхан хувьд одоо мотой холбоонд одоо нарийн бичгээр ажиллаад хэр хугацаа өнгөрч байгаа юм? Одоо хоёр дахь жилд ажиллаж байна. 23 оноос эхлээд 23 онд ажиллаад 24 он тэгээ оронд 23 оны сүүлээр авсан. Мотой спортын талаар ерөнхийдөө манай үзэгчдэд дэлгэнгүй гоё тайлбарлаад өгвөл бас мотой ч нөгөөрөө их олон жилийн түүхтэй одоо энэ холимогтлоо энтертэй харьцуулах юм бол тулааны спортын амар том философитой спортчтой энэ талаар нэг яриад өгвөл. Тийм мотой спорт чинь одоо яг Таиланд үндэсний спорт 2000 гаруй жилийн түүхтэй. Ер нь бол яг манай үндэсний бүхтэй амар олон юмар адилхан санагдаад тий. Би нөгөө багтаа бас аврах сургууль дээр бүхний секцэнд явж байсан. Юунаас өмнө кикбоксоос өмнө тэгээд ер нь бүхэд дуртай хөхтэйсэн байхгүй. Манай гэрийнхэн чи аав ээж нар одоо бүх болгоно л гэж. Тэгээ бүхий нэр хүртлэх гэсэн шүү дээ. Надад ганц тэгтэх хэрэг. Тэгээд бүхэд дуртай хийж байгаа. Тэгээ хотод орж ирээд кикбоксер ороод тэгээ мотел ороод явчихгод энэ хоёроос яг үндэсний бүх мотой хоёр бол амар олон талаараа яг ингээм амар сони бүх юмд таардаг, нийлдэг. Одоо үндэсний бүх юм малгай зодог шууд гэдэг эдэлдэгтэй адилхан мотой монкон project бүх юм яадаг. Тэгэл үндэсний бүхний дэвэ шаваа байна. Мотогийн вайкро байна. Тэгэл яг Таиландууд тай боксчдоо яаж хүндэлдэг, хайрладаг яг тэр шиг манай иргэд од нэг үндэсний бүхний аваргууд цолтой бүхчүүдэд хайрладаг гэл. Ер нь л амар олон адилхан зүйлтэй юм л. Вайкрогийн талаар нэг тайлбарлаад өгөөч. Яг ямар утга заншилтай бүжиг гэдэг талаас нь. Ер нь яг нөгөө манай үндэсний бүх юутай адилхан. Дэвэ шаваатай нөгөө яг нөгөө хангардын дэвэлт гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. Гэхдээ манай дэвэ шавууд бол арай агуулга нэг хийх цаг хугацаа нэг тэгээд олон төрөл хөлбөрүүдтэй. Тэгээ вай гэдэг нь болохоор нөгөө хүндэтгэл гэсэн үг. Тэгээ crew гэдэг нь багш гэсэн үг. Тэгээ багштай хүндэтгэл үзүүлэх тийм зан үлийн бүжиг. Тэгээ эхэндээ бол нөгөө яг тулаанчид яг тулааныхаа өмнө хийгээд залбирал маягаар тэгж хийж байгаа. Тэн дээрс чи одоо давхар өөрийнхөө төвлөрөл бяцлаглаа чинь тэгээд бас бие халаалт давхар орж ирнэ. Тэгээд тэн дээр одоо шүүгчнэр ч юм уу бусад тасгалжуулагч үзэж байгаа хүмүүс нөгөө тамирчны баланс хэрэг, сэтгэл зүй хэрэг гэдэг амар олон юмнуудыг бас харж болно. Вакрун дээрээс нь. Тэгээд одоо сүүлдээ ингээ хөгжлийнхаа явцаж тусдаа нөгөө нэг төрөл болж орж ирж байгаа тэмцээний. Нөгөө каратегийн пүмсэ юу гэдэгтэй таквондогийн пүмсэ каратегийн нөгөө төрөл үзүүлэх тоглолтуудтай адилхан тийм болж байгаа. Одоо дэлхийн аварга Аз аврагт бид нар яг медалийн тийм төрөл спорт болж ирж байгаа байхгүй. Вайкруу дээр чинь Монголоос бас нэг охин амар амжилт гаргаад байгаа шүү дээ. Манай Ариун заяа одоо олон улсын 2 тэмцээнээс 2 алтан медаль авсан байгаа. Азийн цомын аврах төрүүлээд Азийн аврах төрүүлсэн байгаа. Карате клубээс чинь Мотой Азийн нэлээд олон медальт магадгүй шүү дээ. Зүүн Азийн. Ямар амжилт болъё? Зүүн Азийн сүүлд 24 онд цогт гэрэл ганц сэлэм Амгалан баяр Алтан баяр 4 алт авсан. 6 финалдаа Санчир бид хоёр 6 финалдаа тэгээд 4 алт аваад Санчир бид хоёр очив. Түүхэнд анх удаа 12 жинтэй тэмцэнээс 6-ад нь финалцсан манайхан. Хамгийн том амжилт шүү дээ. Ер нь ингээл баг-багаар өмнө нэг алт авдаг байсан. Тэгээл сэлмээ тэр 2 алт авдаг бол энэ жил бүр 4 болж байгаа байхгүй.
Одоо миний мэдгээр чамд л нэлээд олон нокаут байгаа шүү дээ. Тэгээ энэ нэг хамгийн нэг сэтгэлд үлдсэн гоё ко нэг юу вэ? Яг нэг 2 нокаут ээ. Нэг нь болохоор яг тэр үүлэн лааны юу бүсийг авахтаа кикбоксинг 4-1 бүсийг ашиглаж шүү дээ. Тэр чинь би яг эхний тулаанд хиттийг очиод тэгээ дараа нь 2 хитад 1 орс исэн. Манай 4-ний турнаменттэй. Тэгээ нэг хиттэй очиод нөгөө орс нь нэлээд сайн орс. За энэ орс гарч ирэх байхдаа нэлээгүй мэн гэсэн чинь хиттд нь лоу кикийг гараад ирсэн. Тэгээд хитттэйгээ финалдад нэлээ явж байгаа. Ер нь бол ингээл ойролцоол яваадсэн. 1-2 гэл оноо жоохон дээр ороод. Тэгэл 3-ын төгсгөл дээр нэг бэлиний наалт ингээд салаад. Тэгээд би ч муудсан нөгөө хүн маань ч нэлээ муудсан. Тэг ингээ би янзлуулж явахдаа за одоо нэг л гоё комбо ер нь сүүлийн 10 марав төгцсөн багцаагаар раунд төгцсөн нэг л явъя. Тэгэл нэг шийдсэн юм авахгүй бол ер нь болохгүй юм шиг нэг санагдав. Тэг ингээ комбо гээд лоу кик хийгээд гарын жоохон буунгууд нь дэшээ шүтсэг пад гээл дэшээ оос налгалаа очдөг. Тэн дээрс тэ бөөн баяр. Ер нь хэндлэлтэй авчихсан хамгийн гоё яаж зохилтон очижсэн баха. Тэгээ ялангуяа анхны бүс бид нар чинь ингээл яг тэр анх эхэлжсэн 9-10 оноос хойш эхлээл яг л бүсэл мөрүүдэд яваад байгаа шүү дээ. Тэр нэг л аврагын бүс толцсон. Тэгэл анхны бүс яг тэгж авч ийсэн. Тэр бол амар мартагдчихгүй хөрөж ийсэн. Нөгөө нэг нокаут. Нөгөөд нь Зүү Ази авраг дээр финал дээр бас нэг хоёулаа финал илүү ялла. Тэгээд нэг финал маань хожигдоод ганцаараа аврагын төлөө үлдсэн бас багасаа Монгол багс. Тэгээд өрсөлдөгч маань бас нэлээ Райан Чакеригээ Филиппиний нөгөө тэр үедээ One Championship тоглодог тамирчин байсан. Тэгээд тэрнтэй финалдад ер нь бол бүх юм чигт сайн тамирчин. Тэгээ нэг дээрээ гараад угаасаа би жоохон гизэн цохилт тавтдаг гэсэн. Талаа малаан тахта. Тэгээд яг явж байгаа л санаандгүй тав гээл зогсон чинь сууч тий. Тэгээд яг дээгүүр нэг өвдгөлсэн байд. Яг сун так оронгууд мэдрээд өвдгөлсэн чи нөгөө өмнө доош унаад доогуур гарцсан. Тэгээл тэн дээр бас орлол гүцсэн болно лөө. Ингээл гүцдэг тий. Тэгээл гүцдэг. Тэгээл тэндээс амар гоё мэдрэмж авчихсан. Тэгэл тэн дээр АК хүлгээ 2 фолон цац хоёлаа уйлж өглөө. Тэгээ хүлгээхээ бид та уйлсан байл шүү дээ. Би уйлаагүй л. Одоо боломжтой бол гэр бүлийнхээ талаар яриач. Одоо яг нэг спортын нэг клубын их нэртэй бахаар одоо энэ давуу тал нь яг ямар байдгийг те. Энэ талаар ярил. За манай бид хоёр чинь 2012 оноос нэгнийгээ таньдаг болол 2010 онд бүх ард түмний спорт гэдэг кикбокс орж исэн. Бокс, кикбокс гэдэг. Сая баян онгорт болдог шиг. Тэгээд тэрэн дээр мэдгээ 57-аад орчихсон. Би 54-т. Тэгээд надаас том байсан. Тэгээд тэр үеэр ингээл хараад за Сухат нэг юм охин байд юм байна да гэл хальт мэддэг болсон. Тэгээд дараа нь 2012 онд спортлоод болоод 13 онд Азийн наадамд нөгөө Инчон толсон Азийн наадамд явхад мэдээ шигшээ баг дээр нөгөө Мишель дээр ирж бэлтгэл хийгээд тэгээл хамт бэлтгэл хийгээд танилцчихсан. Одоо бид тэр чинь 10 гарын жил болчихсон юм. Танилцаад үргэлжлээ. Одоо хоёулаа 3 хүүхэдтэй. Тэгээл баян хамт ажилдаа яваал. Амар гоо түшигтэй бүх юмыг ойлгодог болохоор спортын жаргал зовлон бүх юм нь ойлгоно. Ямар үедээ тамирчин жоохон даав нэгдэг, ямар үедээ гоё яддаг гэдгийг мэддэг болохоор амар хит шүү дээ. Ямар нэг дарамттай байхгүй байгаа юм ойлгодог болохоор. Тийм. Өөрөө тамирчиндаа зүгээр биш нэг шишээ багмаг дээрээс манай чи боксинг шигшээ дээр хүртэл байсан. Залуучууд нь бокс аваад төрүүлчихсэн болохоор л. Одоо хүүхдүүд нь яаж юм талан чалнаал гэдэг нь. Үгүй нэг бол яг тэгсэн юм алга. Хүүхдүүд хаяада нэг завтай үедээ хоббийн хөдөлгөөн заланд очиж бэлтгэл хичээл. Тэгэл нэг шахахгүй л юм. Тэгэл. Мэддэг маань нэг пост оруулсан байсан шүү дээ. Ээж аваа хоёр нь гэртээ юу гэдэг багш нас асуусан чинь мэдхгүй задалтаа л идэг шүү дээ. Тэр цэцэрлэг дээрээ гисэгс манай хүү лөө. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чи ингээ багштай ингээ гэртээ болсон юм хамаагүй ярьчтэй байна. Тэгсэн чинь зүгээр асуугаагүй байхад нь л манай хүү очиад манай аав ч задалтаа л идэг гэсэн. Тэгээ нөгөө багш нь нөгөө бид хоёрын мэргэжлийг мэддэг болохоор л гайг өнгөрсөн ш. Тэрнээс л мэдгүй байсан болж байгаа бол гэр бүлийн асуудалтай гэж бодох байсан ш. Одоо хоёулаа жоохон нөгөө холимог талаан руугаа
ярилцъя тий. Холимогтлаан руу яг хэдэн оноос яг хэдэн жил яг одоо босодлаанаар хичээлж байгаа тэгээд холимогтлаан руу орж ирсэн байна. За 17 оноос Гаруудаа клуб дээр очиод жүжигцүү хийж эхлэв. Тэгэл ер нь жүжигцүү мотой хоёр нийлүүл гоё холимогтлаан болох юм байна. Тэгэл жүжигцүү тухайн үед би нэлийн завтай идэгсэн хүүхдүүд байх. Төрөөгүй тэгэл жүжигцүү хийж дурлж хийсэн эхний 2-3 жил бол. Тэгэл нөгөө мотойтой хүний чинь хүн болголт гэсэн. За хийцээ холимогтрах гэдэг хийсэн гэдэг. Тэгж ясаа. Тэгээд тухайн төлхөр хийсэн. Тэгээ манай талигаж пүрэв манаас тэгэл бид хэлэл хийсээр гал. Тэгэл төлхөр талигаж хоёрыг дагаал банзаа дөрөө бид гурвчна. Тэгж л болон өрөөрсөн. Анхны тулаана хэд онд тэгжлээ? Анхны тулаана би чинь нэг жилийн сорилт орж ирсэн үү? Мастер тулаанч сорилт ороод. Тийм үү? Тий. Тэнд төрөөх тожигдоод тахны. Бүр цагаан бүстэй таххоо тэр. Төрөөх чинь намайг дутал хамаагүй баримт тахч тэр үед. Тийм. Цаасан нас мастер тулаанчаар шүүг болсон шүү дээ. Тэгээд төрөөх тожигдоод тэгээд тэрнээс хойш юу юм ч. Одоо чиний хувьд чинь яг Монголын холимогтлаанд яг нэг гоё бүүм хийсэн нэг зүйл болсон шүү дээ. Тэмүүлэн та ирж юм ингээд 100 сая төгрөгийн боцоо тавьчаад нэлээ бас холимогтлаанаас хүмүүс төрөхөд одоо чухал зүйл болсон шүү дээ. Тэгээ энэ тулааны талаар нэг дэлгэрэнгүй гоё хэрвэл одоо эхний тулаан дээр та ер нь ийм жил дээр тоглоод тэгээд нөгөө нэг маргаантай шийдвэрлэлээ энэ тэргээд рематч хийх хэрэгэлдэг шүү дээ. Тэрний талаар. Тэрнээс өмнө нөгөө Тэмүүлэн юун дээр омны дээр юу болдог байхад MC болдог байхад нөгөө сайхан бэлгийг ялцаад намайг дуудсан шүү дээ тулаанд. Тийм. Бүр кол хийсэн байхгүй. Гаруудагийнхаа дайжгуугаа ган төгтөхтэй бүүзмээр гэдэг. За би тэрийг сонсчод яах вэ? Нэг үзэндээ нэг л үзэх юм байна даа л гэж бодчихсон. Тэгээд MJ-ийн сорилууд MJ-ийн тулаанууд болж эхлэв. Яг коронавигийн дараа тулаанд айгүйх болж эхэлсэн. Тийм. Тэгэл MJ-д чи би 1-2 ялаад ичсэн чинь Тэмүүлэнтэй номын төлөө тоглох үгээл тэгэл тэр үед угаасаа бэлтгэл сайтаж заваал тоглоод тэн дээр нэлээ ойролцоо тулаан болсон. Би эхний 2 үе явж байгаад сүүл дээр нэг 2-3 мордоод унгаагаад болоод тахаар нь 3 дээр бас нэг шахаж авч байгаад мордох гэсэн чинь харин Тэмүүлэн яг эхний 2 дээр гайгүй мордоод нэг 2-3 унгаагаад болоод тахаар нь 3 дээр раундын хэсгэл дээр дахиад нэг тик таун авчиж гэж бодсон юм өгч бодсон. Мордсон чинь нэг Тэмүүлэн яг тэрэн дээр мэдэрс нэг дэгээ ороод иргээ. Тэгээ би өөрөө доор нарч таах. Тэгээд яг цаг тусгаас өмнө гурвалжин болт. Тийм ингэж хамгаалцах цагт. Тэн дээр яг мордоогүй зүгээр тул зөксөө ч юм уу торон шахаа ингэж хийсэн бол хангалттай хэлцэх зэрсэн. Тэгээ нэг тулааны төгсгөл дээр сабмишн гэсэн гэдэг. Тийм. Тэгээд Тэмүүлэн л да. Тэгээд нөгөө нэг манай клубийнхэн чинь бүр ороолаад эсэргүүцээ. Тэнгүүд л дараа нөгөө 9 зүрээс орж ирээд рематч хийх юм л. Тэгээд нэлээд том тооёрол тэгэл тэр болсон л та. Тэр тулааны бэлтгэлийг Оросд очиж ирсэн гэдэг шүү дээ. Хаана очиж ирсэн? Улаад. Эрхүүд. Нэлээд сайн клуб дээр очиод гэхдээ. Тэгээд нэлээд яг олон ингээд 2 том заалтай, том зааланда кейжтэй, страйкигийн багштай, бүхийн багштай, спарринг партнер эдэлсэн амир их. Яг үе ингээд одоо манай мотогийн залуучуудыг тийм залуучуудан MMA-гээр яг ингээд нөгөө рингний панкрешн гэдэг ринггүй MMA-гээр амир хичээлдэг юм л шүү дээ тийм. Тэр залуучууд амир ихтэй. Тэгэл би чи нэг спарринг авахдаа 5-3 хүнтэй дандаа загалж урдаг гэсэн. Тэгэл өдрийн 2 бэлтгэл дундуур нь массажтай, бассейнтэй. Тэгэл ер нь бол амар сайн зөвлөлт хөгжүүлдэг газар шүү дээ. Тийм. Яг юундээ бол зөвхөн надад зөв тийм програм гаргасан. Даашки явах бүтээр ярьж байгаа л за ер нь хамгийн тулгаараа чадах хүртлээ бэлтгэл. Даашких нэлийн цааш явуулчих гэсэн чинь за замдаа ядраа хэцүү хаа энэ хавар гайгүй. Тэгэхээр чинь аль хэдийн нөгөө багийн спортын төрөл рүү орсон байсан юм шүү дээ. Тэг чи яг багийн спортоор яг бэлдэж орж ирсэн байна шүү дээ. Тэгээ өглөөдөө ганцаарчлал хичээл аваад апанд орчин тэгээд өдөр нь массажинд ороод тэгж чад амарж жаад яг жимний хажууд байр төрөлцсөн. Тэгээл орой спарринг юмны бэлтгэл техник бэлтгэл барилтаа гэсэн. Тэнд байх зардал юу нэр харсан бэ? Тэр нэг 10 сая төгрөг болсон баг. Нэг сарын дотор тэгээд юм байр бассейн ганцаарчлал хичээл ирж очих зардал гээд 10 сая төгрөг.
Тэгээд ирээд толцсон чинь ер нь үрдүн янз гарсан уу? Тийм. Ер нь бол тэр чинь хэлээл цуцалт нэлээд багтай тэгэл ер нь хийсэн бэлтгэл нэлээд хүнд бэлтгэлүүд хийсэн л дээ тийм бол мөлхөөл гардаг залнаас бол нөгөө 3 4 залуутын зэрэг спарринг хийгээл буцаа амлах гэж хараад тэгэл яалтчгүй том юм зорьсон байсан болохоор яг гүрийгээд бүх бэлтгэл гардаг гэсэн. Тэгээд тулаан болсон. Одоо яг тухайн Тэмүүлэн тийс 2 дахь талааныхаа талаар задлаад дээр бол юу тэн дээр бол уур амьсгал бол тэгэл бүгд толцсон байсан. Тийм тийм. Яаж яхад жижигэн зааланд орсон. Гэл хүн болгоо ажидлаас бүх гэл. Ер нь бол гэхдээ нэг амар сандрал тийм бие барьсан байгаагүй. Яагаад гэвэл нөгөө хүнийхээ яаж тоглолтыг мэднэ, өөрийнхөө яаж тоглолтыг мэднэ. Тэгээд бэлтгэл бол угаасаа 100% амар сайн хийсэн байсан болохоор хараал заа угаасаа манайс аваад бэрдаа дайрна. 1 2 тэр бол жоохон гэж бол 3 4-өөс зүтгэл. Ер нь бол яг босоогоос өөр ажиллаж явж байгаа л хөл рүү орж ирэхээр боондол гэсэн л тийм гэмлэнтэй л байсан. Би 3 дээр илүү 4 дээр яг чамархан дээр цохиулаад нэг сууж босч ирсэн. Тийм тий. Яг бүксэрэ бүкгээ суугаад. Тэгээд босч ирээд нэг ингэдэг шүү дээ. Тэгээд цаа чи босч ирээд намайг торон шахаад ажилдаг. Тэгээ ингийн гэсэн чи цохилоод нэлийн яг орохгүй болохоор тэр үедээ л нэг эмоц болоо гэж. Одоо тэгээд нэг боцооны мөнгө өгөө гэж асуудал нэг хэсэг явсан тий. Одоо тэгэл мартагдсан уу? Мартагдсан шүү дээ. Сайхан пайз ажлын тэгэл нэр нь үлдчихэж байгаа юм чи. Тэгэл тийм тарахараа нөгөө толаан сонирхдаг хүмүүс чинь. Манай жалан бол намайг байнга хүрэгдэж 100 сая гадагдаг юм гэл. Тийм тий. Тэгэл одоо нэг түүх болж үлдчихэж байгаа юм чинь харамсах байхгүй. Яг тухайн үедээ нэг 7 хоног манай 14 хоног манай бол жоохон сонир мэдрэмжтэй явдаг юм лээ. Тэгэл бодож байгаа л заавгаасаа ингээд олдохгүй мөнгө юм байна. Гэхдээ нөгөө шүүх мөнхээр хуулийн мэдлэгтэй найзууд бол фермеримд ажилладаг хүмүүс бол чи яг явах юм бол мөнгө авч чад нөгөө хүмүүс асуудалд оруулж болно шүү дээ чи ингээд явчих л та. Биш юм шудраг бус юм байж болохгүй л гэдэг юм ярьсан л та. Тэгээд заад биш нөгөө хоёроо бодоод байгаа юм. Шороо орон явж бол асуудал орчуулах гэж адилхан залуучууд юм чи. Мөнгөтэй мөнгө болоод юм чи болох л хэлбэл гэж бодож байгаа чи. Тэгтээ хин 10 сая өгсөн шүү дээ бэлгүүнэ. Тийм үү? Тийм. Тэгээ 10 сая өгөөд тэгээд Дашка хөх дээр 5 авна гэж байгаа л. Болсон. Одоо ч хоосон бол гариг л дээ. Бүстэй юмтэй. Дараа нь нөгөө нэг Солонгосын All FC-ийн авраг болсон тий. Тэр талааныхаа талаар яг хэр хугацааны өмнө дуудлага аваад хэр бэлтгэлтэй явуулсан бас нэлийн хүн талаа болж тий. Тэн дээр чинь нэлийн ойрхон дуудлага гэсэн баха. Яадаг ч гэсэн сайн 3 өсний талаа нэг дор тий. Бэлдэж амжиг төвшин заяа хэн ах Ариун баяр ах бид 3 яваад тэгсэн чинь ажигдаад ариун ах тэр явчихсан. Тийм ээ. Нийлэн богноо тэнцээ дөнгөж нэг холбооны ажил автан тэгээд нэг тэмцээн зохиож байгаа. Тэгэл тэмцээн дуусгаад нэг 7 хоногийн дараа мараа явсан билүү. Тэгээд 66 дээр очиод нийлэн сайн хөдөлгөөнтэй залуутай яг 3 өстэй шазаатл үтсээр хаал. Арда эвгүй боол талтай гэж гарч ирээ. Тийм тий. Тэгээд нэг цохоо суулгаад гээвээс нь грандом хаанд хийсэн чинь нөгөө чи нэг дагзаа барьж босч ирж байна. Тий. Тэгэл нэлийн хүч шавхсан толон бол болчихсон. Том битэр барилтын залуу байсан тий. Нэлийн хөдөлгөөнтэй залуу байсан. Манай Чингүнэ энэ сарууд эднэр яг нөгөө тэр Чингүн тимгээ байгуулаад санал тавиал тэгэл ийм боломж нь явах уу гэлээ. Фэс үзчихсэн тэр Солонгосын All FC-ийн бүсвэр бүр гоё өсөл тий. Гоё ийцтэй гоё өсөл. Тэгээ бүр олон хүн дамжчихсан. Тэгээ бүр ингээ боолтоор ингээ тогтоодсон. Тэрс гоё өсөл. Тэрний дараа нөгөө Road FC талаа тэр үеийг би яг чиний хамгийн яг prime үе байх гэж юм боддог ш. Зүг буруу юм. Ер нь сүлд ван дээр нэлийн гоё болсон мэс шүү. Ван дээр тэр JCK дээр очдөг дээр тэрс л нэлийн л гоё болсон мэс. Road дээр бол яг хаа нөгөө өрсөлдөгч маань бол нэг надаас жоохон туршлага багтай залуу залбирч байсан л та. Тэгтээ бол бэлтгэлээ гараа ганцоохтой хийж мэйгээ тэгээд наадмагч тэр хоёр дээр босоогоо игээ тэгээд манай талигаж байсан болохоор grappling sparring амар сайтайсэн л та. Тэгээд яг ихчээрээ нөгөө ажилч чараа багаас яг тэр үе чинь яг Road FC Солонгосын хамгийн том холбоо гэдгээс тэгэхээр тэр том холбоонд
тоглох одоо тэр зохион байгуулалтын тэр юм тэгэхээр санагдчихсан. Тий, зохион байгуулалт гоё юусэн. Тэгээ өмнө өдрөмжлөө ахиж тусдаа хэвлэлийн урлыг гээл үзэгчнэр тэгээ юун дотор парк дээр ахиж том хэвлэлийн урлыг гээл face off mess off хийж байгаа тикет мэкет хувц муц тараад юм л тэгэл амар олонний танил хүмүүс ирчмрээд яад юм л чин үзлэгч нь бас гоё болсон. Ерөн рүүд бол гоё юм л тийм томлохоор гоё. Одоо бол рүүд чинь солонгост 3 дахь холбоо нь болчихлоо. Black нь илүү гарсан. Black илүү гараад нөгөө zombie fight night гэдэг. Дотоод тэгэхээр эднэрдэн чинь нэг тэтгэхгүй. Одоо яг тийм том холбоонд яг улсын нэр төлөөлөгч юм уу те карьер өссөн тийм том толон хийх бол бодлого байна. Тийм. Энэ бол гэхдээ эргээд тоглол нэг жижиг холбоонд чансаах болох талаамлаа хийгээл. Тийм яг нэг одоо би ч одоо 2 гаруудад дээр зэрэг ажиллаж байгаа. Дээрээс нь холбооны ажил хийж байгаа болохоор яг ингээд топ левелийн тамирчны бэлтгэл хийх цаг жоохон бага. Тэгэхээр одоо л гэхдээ ингээд өдний 1 мэг бэлтгэлээ алдахгүй сая 100-аас 100 нилийн амралтын байдлаас одоо буцаж бэлтгэлтэй ороо формд ороо жимийн ч гэсэн нилийн бугайтайхан болчихно. Тэгэхээр 12 сараас нэг тулаанууд хийх бодолтой л. Ер нь энэ сэдв рүү орсных юм яг цаашдын замлаа яг гэж харж байна. Тамирчнараа энэ явах уу эсвэл бүр багшийн карьер хөгөө явах уу? Одоо яг карьерээ дуусгаад багшуулах гэхээр л арай хайрын байна. Тэрнээс бас гайгүй залуу болохоор хайрын санагдаад тэгээд яг бас гадагшаа том албанд орох гэхээр бас зөвхөн миний нэр гарахгүй улсын нэр гаргахлаар улс төлөөлж очиж том албанд бас бэлтгэл мотод цаталтаад бас улсын нэр үндэг унгаач нэг бас чадахгүй байна. Тэгэхээр бол яадаг ч гэсэн нэг өөрийнхөө боломжийг таарсан дунд зэргийн холбоонд ч юм уу тий. Тэмүрхүү холбоонд яг өөрийнхөө гой сэтгэл төртөл нэг гой тулаа нэг 2 3 хийчихэ ч юм уу. Тэгээ нэг 3 жил мэлийн дараа за окей боллоо гэж. Тэгээ нөгөө шавнырын тэмцээний бас шалтгаалж байна л да. Нөгөө хэд ч дэлхийн аварга Азаа аврахтай үед нь би бас давхартаад нэг тэмцээнд орчих юм ингээд салгартаж чадахгүй. Тэгэл нэг эвтэйгийн саналууд орж ирэх юм бол одоо чинь 12 сар дээр нэг эвтэйгийн санал ирсэн. Тэрийг хараад байж л. Одоо Гаруда клубын талаар л асуумаар л да. Гаруда чинь одоо Монголын тулааны том гэр бүл шүү дээ. Хамгийн томчуудын л нэг. Тэгээд одоо ялангуяа холимог тулаан дээр Гаруда одоо ерөөхдөө нэг Монголын аваргын төлөв хөрсөлтөөс улам л холдоол улам л холимог тулаанд цөөрөл байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ер нь бол ингээд Монголын яг холимог тулааны хөрсөлтөөнийг харахаар ингээд нэг 3 клуб л хөрсөлтөд байгаа. Ширэмбэли, Шанцмэ, One Team гэл ингээл тэгэл хоорондоо хөрсөлтөд гэдэг хөрсөлтөний Шанцмэ мэл ялаад энэ дундаас таних нэг байгаас хуучин үшигээ тэ талигч байдаг гэсэн ганцлахөр авч идэг гэсэн чи байдаг гэсэн одоо ингээд баян дүр бас байгаа шүү. Тэгэхээр нэг гой дайралт хийх бодлын таад байна. Яг холимог бол яг төлөвлөсөн юм бол алгаа. Нөгөө нэг яг тавлаа тухай чи яг төлхөр талигаач хоёрыг дагаад банзаа бид 3 орж ирээл тавлаа тэгэл араас чи бидтийг дагаад жүжигчгийн дүүнээр орж холимог руу ганц нэг тулаа хийдэг гэсэн. Мутайгаас ус ганц нэг тулаа хийдэг. Яг нөгөө хамгийн том 2 баг нь нэг нь байхгүй болоод нэг нь гадагш явчихаар бидт яг ингэж буцаж яг нийл чадахгүй л та одоо. Зэрлэхээс ганцаардаа тийм мутад ирээл төлөвлөж яг мутад ирэл төлөв. Би яг нөгөө анхнаасаа холимог талааны хүн биш болохоор холимыг одоо яг мутаг мэдэрч байгаа шиг 100% мэдэрч чадахгүй тэгээс хүмүүс заана гэхээр бас өөртөө итгэл төрөхгүй байхгүй. Тэгэхээр л гівт чадсан юм л банзаал хөрхий ганцаарч байгаа шиг. Дүүрээ яг самбараа яваад тэгээд наадам багш нар босоомоос гээд гадагш ганц нэг тулаа хийгээ тэ. Тэр ганцлхүр гэснээс цаадах чинь их юм уу? Өөрт ирэхгүй юм шиг лээ. Оо. Хаяа нэг видео кол хийгээл ярьчихлаа. Өөрт ирэх санаа алгаа л гэж. Одоо манайх руу амар их цаад ирдэг энэ хүн хайчих үгүй. Цаачаал сайхан. Ажил төрлийгээл хийчих юм шиг л. Мотай спортоор яг нэг одоо тамирчин бэлтгэх гэхээс илүү яг нэг хүмүүс одоо бэлтгэл хийлгээд төлөвшүүлэхэд яг мотай яг нэг барьж явдаг. За энэ шүү гэд хүнийг төлөвшүүлэхэд хамгийн гол point нэг юу гэдэг юм бэ? За яг мотогийн яг юу нь болохоор зарим тулааны спортч ингээд төрүүлж оноо аваад юм илүү хурдан хөдөлгөөнтэй
нөгөө ялт авах боломжтой дээ шүү дээ тий. Мутай дээр болохоор аль төгсгөл сайн хийсэн, аль нөгөө хүчээ хадгалж явсан, тэгээд баланстай хамгаалт сайтай байсан илүү давуу болдог. Нөгөө сүулд үлдсэн хүн илүү байдаг болохоор яг тамирчин тийм төвчээр яг гэд юмны эцсийн үзэх гэсэн тийм хоёр чухал юм суулгадаг юм шиг санагдсан. Тэгээд нөгөө олон жилийн түүхтэй олон жил ингээ хөгжлийнхаа явцад ингээ шигшгтэл яваад байгаа шүү дээ тий. Сайн техникүүд нь улам үлдээл муу техникүүд нь гасагтаад яваад байгаа болохоор илүү одоо л нэлээд төгөлдөрчсөн. Тийм спорт. Тэгээд нөгөө яг үндэсний бие хамгаалах хурал болохоор амар хүндлэл аван тэндээс багшигаа хамгийн түрүүнд амар хүндлэн дэвжээ. Одоо тренинг партнерууд бол хүндлэн. Одоо ваны Матайг харж байхад нэг сүүлийн жилүүдэд нэг Америкууд тийм бокс сүртэй Матайчд орж ирээд ялаад байсан тийм яг Таиландын аврагуудыг. Тэгвэл энэтэй бас жоохон төстэй арга барилаар манайх нэг жоохон хөгжүүлэх гэж үзүүлж тийм үү те яг бокс солиот ч юм уу эсвэл өөр ямар нэгэн талааны арга барил дундуур нь орж ирээд дэлхийд бас арай өөр өөрчлөлт. Одоо жишээ нь эндгийн бокс шүү дээ барилдаад идэг. Тэгсэн яг нэг Матай стилний бокс яваад байгаа байхгүй клинч аваад ингэ зурлаад. Тэг хин нь бол чамд ямар нэгэн тийм бэлтгэлийн өөр систем байдаг уу? Тий, одоо нөгөө яг Таиландуудын хийгээд байгаа нөгөө Люмпиний Ражид амрын дээр зодтолдог Таиландч яг олд скул мтай хийгээд байгаа. Нөгөө илүү их хөшгөлдөг, илүү их клинч хийдэг. Тэгээд нөгөө бэйлийн жижигрээд нокаут хийх магадлал нь ихсчээ. Тэгээд тэн дээр бонус ороод ирэнгүүт яг гар илүү дамгаалаад тэгээд хөшгөлт нэлээд бага болчихж байгаа юм да клинч хоёр. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө нив скул болоод тэгээл одоо энэ хөгжлийнхаа явцад бол яг аль чадварыг ингээд хадгалж үтэлсэн л тамирчид бэлдээ тийм школ гаргаж ирэх гэж бодод байна. Ингээ гар сайтай үнэтэй хөлөөрөө сайн тоглоод гацааж гад ялт авч чаддаг. Үнэхээр өшгөлдөө яг Тайланд сүртэй үнэтэй бол хөлн дээр нь контр хийгээд ялт авч чаддаг тийм. Тэгээд одоо тухайн хүүхдүүдийнхаа нэг онцлог таарсан бэлтгэл хэлгээд байна. Хүн болгоны онцлог тааруулж нөгөө стилүүдийн сонгуулийг гэж бодод байгаа. Биш үү? Одоо Матай чинь юу Muay Framer, Muay Mat, Muay Cow, Muay Thai, Muay Sok гэх 5 стил байгаа. Одоо нөгөө MMA-ээр бол нөгөө графлинг сүртэй, бокс сүртэй гэдэг шиг. Тэгэхээр эднээс ингээл яг нэг школоор бүгдийг явуулах биш. Хүүхдээ харж байгаа л бэлтгэлийн хийлгэж байгаа. Үнэхээр барилдаанч татах булчинтай хүүхдээ хам бол Muay Cow-аар гэж анханаас нь суурийн тавь бэлтгэж. Үнэхээр мэдрэмжтэй fight IQ сайтай хүүхдээ хам бол Muay Framer чиглэлээр ингээд бэлтгэлийн хийлгэж ч юм уу. Тиймэрхүү л бодолтой. Тэгэхгүй бол ингээ хүн болгоныг яг нэг хэм цутгацсан юм шиг заа чи ийм бэлтгэл хийх хэрэгтэй ингэж задлах хэрэгтэй бол бас амжилт гарах юм. Тийм тийм. Халимгийнхнаас гэсэн хараад тахад яг ингээд босоотлын багш нар очиод тасаараа зүтгээд босоотлаа сураагүй хүн байгаад тэгээд тийм хүнийг энэ тийм барилдаан суртаг клуб дээр явж байгаа мангар хотон сайжирчдаг тийм баг. Тэгэхээр яг нэг хүн хүндээ бас өөрөөр яг нөгөө нэг сэтгэл зүйн темперамент хийж чаддаг хөдөлгөөн чаддаггүй хөдөлгөөн өгдлүүд нь шал өөр. 1000 тавтаад сайжирдаггүй техниктэр амар зөрөгтэй цохилдаах чадвартай хүмүүс байх жишээ. Тийм тийм. Ер нь багш болоод ер нь тамирчин байхаас ер нь багшийн карьер хөөх юм жоохон хүндрэлтэй байна уу? Энэ хоёрын харилцаал одоо багшийн карьер, тамирчны карьер хоёрын яг аль нь хараад нэг жоохон хүнд санагдаж байна. Ер нь бол багшийн карьер л хүнд санагдаж байгаа. Яг зөв өмнө тамирчин байхдаа зөвхөн л өөртөө анхаарал хандуулна. Өөрийнхөө идэж явах, өөрийнхөө бэлтгэлтэй. За маргааш би өөрөө яаж сайн байх вэ гэж бодно. Юун дээр анхаарах вэ? Багш болоод ингээд одоо тэр багт 10 хүүхдтэй ах юм бол би 10 хүүхдэд зэрэг анхаарал хандуул гэсэн. Хүний өмнөөс за энэнийхээ энийг нь яаж сайжруулах вэ? За энэ хамгаалт нь болохгүй ингээд хүчин жоохон багтаад яаж нэм хүүхэл тэгээл санаа зовж яваад. Хүний өмнөөс л их санаа зовдөг. Тэгээд нөгөө үгэнд орохгүй ангаад амар готарж байна. Тий. Ер нь гайгүй яг тууш тавьж байгаа хүүхдүүд л гайгүй. Тэгээд миний нэг юм яагаад өөрийнхөө карьерийг хөөгөөгүй ингээд давхар багшлаад карьераа дуусгаагүй гэж багшлаа явцсан байх гэхээр яг баг яах ч юм уу манай дээд үе яах нь бид ингээ гарч агаад яг кикбокс, мотод боксинг дээр амар уналтанд орсон. Акокс жоохон нөгөө ажил хийхээ болоод, ажиллахаа болоод жоохон хойшоо суугаад ирэнгүү тэрсээ хөгжлөн цогссон. Тэгээд яг бид нэр ингээ 1000 зүтгээд байдаг.
ингээл том аврагт ингээл Кеваны аврагт манай аврагт гэсэн зорилготой тэнгүүд яг ингээ гүр болоод заа зөвлөд хүн байхгүй учраас бол за надад ингээд олдоогүй юм ядаж за би тэр ингээ хоёулахна баг явах тэр хоёулахна зүтгэж чадахгүй юм болоод тийш ингээд өөртөө байгаа ингээд мэдээлэл тэг харилцаа холбоогоо ашиглаад ядаж дараагийнхаа үеийг жимтэй болгоё гэж бодож яасан л та. Тасгалжуулагчид давхар ажил хийгээд холбооны ажлыг авсан л та. Тэгээд яг хуу ганцаараа зүтгэжсэнээс аруулаа зүтгүүлээрээ илүү амжилт үзүүлэх юм болов гэж бодсон. За ингээд хоёулын гэж ярьслага ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж ингээд чамд өөрт чинь ингээд эхлэхийг хүссэн те манай үзэгчдэд ингээд дулааны спортоор хичээллээрээ ч гэдэг юм уу те ингээд уриалах эсвэл ингээд манай гаруудаа дээр бэлтгэлийгээр гэдэг юм тийм хэлхийг хүссэн зүйлээ байл. За ер нь сүүлийн үед одоо кикбоксер ч юм уу мутайгаар ч юм уу яг хичээлж байгаа. За өсвөр залуучууд бол амар их юм. Насан туршидтэй ангилалд ялангуяа хууч амар их хүн ордог гэсэн одоо 63, 67 70 мал дээр бол хичээлэгчнэр амар цөөрцөн байна. Одоо энд бол ингээд одоо подкаст үзэж байгаа Тулаан спорт сонирхдаг залуучууд бол энд бол амар их орон зай байна. Тэгээ бэлтгэлээ саяг ороод ирэх юм бол одоо 63 дээр 67 дээр бол ингээд ус төлөөлөө дэшээ гарах амар их боломж байна. Тэгээд нөгөө яг хүн чинь нөгөө яг ингээд дуртай юм ийгээд өөрийнхөө хоббигоор амьдрах чинь бол хамгийн аз жаргалтай амьдрал юм шиг хэллээ шүү дээ. Тэгэхээр бол яг ингээд чиний дотор яах жоохон ч гэсэн зодтолтой гэсэн тийм очтой юм байгаад тэгээд байх юм бол ер нь бол яг хийгээд үцээрээ залуу насны дээр тэгээ миний болдог шиг надад хэлсэн миний банк нэг хэлэх дуртай үг хэлдэг ингээд тамирчны нас амар богинохон хүний амьдралын нас амьдрал бол амар урт тэгэхээр бол богинохон тэр тамирчны насаа дуусгахаас өмнө яг өөрөө яг үзье гэсэн жоохон сэтгэл ах юм бол заавал тэрийг хийгэрэй л гэж хэлмээр. Би нэг асуулт орхисон байна. Одоо ингээд Монголын Мутай холбооны нарийн үсгийн даргаыг явуулж байгаа шүү дээ. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ чинь яг зөвхөн федерашны ажил хийгээд байгаа байхгүй. Тийм яг гүйцэтгэх захирлын ажил. Тийм холбооны ажил хийгээд байгаа. Одоо манай үзэгчид мэдгүй байх, сайн ойлгохгүй байх, яг таван дотроос нэг сайн ойлгохгүй байгаа нэг зүйл байгаа. Одоо промошн федерашн ингээд ялгадаг. Тэгснэ нэг промошн явангууд дундуур нь орж идэн яс зүйн алдаа гаргалаа бла 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 гэдэг хэлдэг тий. Энийг нэг ялгаад хэлвэл. За промошн болохоор ингээд мэрэгжлийн тэмцээн тий. Мэрэгжлийн одоо UFC One Championship гэдэг шиг ашиг төвтэй. Ашиг төвтэй шоу бизнес талдаа одоо тулаанчдыг ашиглаад гой үзүүлбэр тэнд тавиад тулааны урлагийн гой үзүүлбэр үзүүлээд тэндээс тикетнийхаа ч юм уу pay for sponsor мөнгө босгодог. Тэгээд тэргүүрээ тулаанчдад цалинжуулдаг тийм шоу бизнес юм нэгдэлтэй тийм. Тэгээд одоо федерашн чинь болохоор яг олимпийн төрлийн спортууд дээр явагдана. Дөрвөн журмандаа захирагдах хэвээр улсын аврагтаа төрүүлээд дэлхийн аврагт улсаа төлөөлөх хэрхий аавн тий. Тэгээ ингээд яг ном журмынхаа дагуу тэн дээр бол тамирчин даруухан байх хэвээр цаагжлахгүй хэм хэмжээнд байх хэвээр. Тэгэхгүйгээр яг мэрэгжлийн тулаан дээр бол даруухан байгаад ах юм бол тэр тулаан тикет нь борлогдохгүй гэсэн. Айл болох ингээл олонний анхаарал татаал тэгэл харизма гаргаал тий тэгчих хэвээр л да. Нөгөө миний судалсан болохоор нөгөө федерашн гэдэг нь холбоо. Промошн гэдэг нь манайхан холбоо л гэж нэрлэдэг болохос яг үнэтэй компани. Тийм компани. Федерашн болохоор холбоо. Манайхан одоо ингээд жишээлх юм бол MGL1 холбоо гэж ярьж байгаа тий. Яг юу холбож байгаа юм гэхэр байхгүй шүү дээ. Холбоо гэдэг чинь одоо олон клубүүд спорт хараадыг нийлүүлсэн нэг удирдлагыг л хийлээд байгаа байхгүй. Тэгэхээр MGL1 холбоо мөн биш. MGL1 л компани байхгүй. Энийг л гоё ингэ ялгах хэрэгтэй юм шиг байна тий. За ингээд өнөөдөр манай урилгыг авч манай подкастт орсонд баярлалаа. Тэгээд дараагийн тулаан тасалжуулагчийн карьерт том амжилт хүсье. За маш их баярлалаа. За